Нүдний ямар заваа юм гинэ. Окей. Hi guys, за би toxic comments нэвтрүүлэг гэх үү? Тэгээд бүгдээрээ хэлцгээе. Флага бас гээхгүй байгаамаа гинэ. Хаахаа шиг. Гээхгүй гэдэг чинь юу гэсэн юм бэ? Яахлаараа гээн гэж. Флаг гаргахгүй гэвэл очноо гинэ. Яахлаараа гаргахгүй байна гэж. Чи хариулт бас 15 хүн лайктайгаар нээсэн байна. Яахлаараа гарахгүй байх вэ? Чиний төлөө гарахгүй ингэж байхгүй. Лаа бол бидний крүүгийн нэг гишүүн, хүндэт гишүүн. Тийм болохоор тэнд бол байх нь зайлшгүй хэрэг. Өнгө үзэмжиндээ л анхаарад дуундаа агуулгандаа сайн анхаараагүй юм биш үү? Ингэж л санагдлаа. Би сэтгэлдээ л битсэн шүү. Бариад идчихв гинэ. За би юу гэж барьж идэвхтэй би нэг хүмүүс барьж иддэг хүн биш ээ. Тэгээд энэ YouTube дээр л бичсэн юм байна л да. Нэг дууны дараа л бичсэн юм шиг нэ тэ. Өнгө үзэмжиндээ л анхаараа дундаа агуулгандаа за бид нар бол одоо яг хүмүүсийн нэрлэл заншдгаар бол одоо тайз дэлгэцэн гэдэг шиг те. Тийм хүмүүс байдаг байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд өнгө үзэмжиндээ анхаарах ёстой байдаг. Тэгвэл тайз дэлгэцэндээ ч хамаагүй зүгээр ер нь хүн бас эмэгтэй ч эрэгтэй ч ялгаагүй өөрийнхөө ер нь өнгө үзэмжиндээ бас анхаарах ёстой. Энэ бол ёс зүйтэй хэрэг өөрийнхөө хувьд. Миний хувьд бол би өөртөө ямар байх хэмжээгээ өөрийгөө харж өөрөөсөө таашаал авдаг хүн учраас би тэрэндээ анхаарах дуртай байдаг. Тэгээ дээрэс нь энэ яг айгүй болол яг 24/7-гийн доор л бичсэн баг та тий. 24/7 дууны доотлол комент юм шиг байна. Тэгээд энд бол хэлэхэд бол ер нь бол Монголын хамгийн анхны эмэгтэй дрил дуу байдаг аа шүү. Тэгээд өөрийнхөө хувьд бол бас одоо дэлхийнхаа одоо тавцантай хөл нийлүүлж өөрийгөө хөгжүүлж явж байгаа гэдэг утгаараа энийг бол би дундаа анхаараагүй гэж бол хэлэхгүй. Мөнгө төгрөг хуучны нэр нь Range Rover энэ үнэхээр авьяастай залуу шүү. Respect гэнэ. Амар өөр коммент орж ирдэг. За ер нь бол тийш үе. Манай хүн тэгэл өөрөө амар их одоо тууштай бас өөрөө ингээд байнгын юм хийдэггүй болохоос ер нь хийхээр бас ингээд ороод ирдэг байгаа. Тэгээд respect to him. Зодоод байдаг дуунууд нь яг л нэг л шаадгүйтэй. Одоо яах вэ? Тоглолтон болох гэж байдаг. Харин тийм ээ. Одоо яах вэ? Энэ зодоод байдаг гэж одоо яг юу гэсэн юм бэ? Мөнгөөр зодоод байдаг гэж. Тийм үү. Мөнгөөр зодоод байдаг. Энд ерөөсөн мөнгөөр зодож байгаа харагдаад байна уу? Заашгүйтэй гэхгүй юу? Энэ бол бид яг клипэндээ яг нэг үг хэлэхэд бол яг тухайн үед бас ингээл хөөхөн хүүхдүүд бидэд ингээл бүгдээрээ ингээл за бүгдээрээ гой хам бүжиглээ гэдэг аягүй гой сэтгэлээрээ оролцсон хүмүүс тэнд цугласан бүх хүмүүс сэтгэлээрээ хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр мөнгөөр зодож байгааг би ерөөсөй харахгүй байна. Тэгээ дээрэс нь бас миний бүжгийн хэсэг ч гэсэндээ манай Mongolian Entertainment-ийн охтууд бас амар гой сэтгэлээрээ оролцож надад бүжиг зааж намайг сургаж хүмүүжүүлж ингээ гой хамтын өвчээр бүтсэн клип байгаа. Тэгээ энд би бол ерөөсөй мөнгө төгрөг харахгүй байна guys. Тэгэж харагдаж байгаа бол тэгээд яг тий болж штт. Нөхрөө найрж өөрийн болгосон түүхээ харуулад байгаа юм шүү гинэ. За яг хөө ер нь бол манай нөгөө мөнгө төгрөг бол ингээд юм одоо нөгөө нэг ер нь тийм одоо амар юм даруухан харагддаг байхгүй юу? Нэг ингээл харааны шлээ зүгээл ер нь юм төрхөн яг тийм. Тэгээ бид хоёр яг тэр хүний тэр төрхийг хоёлоо жоохон ашиглаад юм хөвгөлтэй байдлаар юм жоохон үйл явдалтай юм хийя гэж ярьсан. Тэгээд ерөнхийдөө ер нь ингээд бүх үйл явдал мэдээж зохиомл тий яаж тавилттай ингээд тгий гэж ярьсны үндсэн дээр хийсэн байгаа. Гэтэ яг ер нь бол найрхын хувьд бол би найрсан байгаа. Тэр нь үнэн. Гэтэ ер нь бусад зүйлс нь бол дараа нь бодсон чинь нэр үнэнгээ ярьсан юм шиг тий нэг тиймэрхүү юм бас болсон. Явхаа болсон карьертайгаа зууралдаж байхаар зүгээр сайн ээж аа болоод амьдрч болохгүй юм уу гинэ. Ер нь бол бид хоёрын ээж аавын карьер бол угаасаа байж байгаа. Тэгээд маш сайн явж байгаа. Тэгээд энэ бол бид хоёрын одоо бас тий амьдралын нэг томоохон хэсэг учраас хизэж орхихгүй. Дээрэс нь хүний амьдралд бас тусдаа мэдээж карьераас байна гэр бүлээс гадна тэрийг ч гэсэн орхихгүй явхаа болоогүй байдаг байгаа. Явхаа болоогүй байгаа учраас өдөө хүртэл явж байна. Хичээж гин, зүтгэж гин. Тэгэхээр энэ комментны агуулгын жоох өөрөө алдаатай юм шиг санагдаж байна. Мөнгө төгрөг ах азтай залуу ёо гинэ. Тийшөө. Хчгүй бичтэй шүү. Азтай. Энэ
авгаа рэпер юм уу, дуучин юм уу, англиар дуулахаа болчоосоо гадныхаа хараад ичиж өгдөг байх таа гинэ. Нэгдүгээрс би авгаа нас арай болоог байгаа. Тэгээд ер нь аль нэг надад хамаагүй л дээ. Та нар юу гэж хэлнэ? Авгаа гинөө, хүүхэн гинөө, эмээ гинөө, эмээ гинөө те. Ер нь аль надад ямар ч хамаагүй. Зүгээр яг хуу англиар дуухаа болчоосоо гэдэг энэ гурван үг бол айгу буруу сонсогдож байна. Яагаад гэвэл бид нар ер нь бол англи бол дэлхийн хэл. Тэгээ тийм учраас бүгдээрээ англи хэлийг суралцаж ер нь бол аль болох дэлхийн давцсан руугаа үзэх гэж ер нь үзэх нь маш зөв. Тэгээ гадныхаа хараад ичиж өгдөг бахтаа гэдэг дээр бол бас нэг юм хэлэхэд миний англи хэлний үг ямар ч дүрмийн алдаа байхгүй. Дээрээс нь манай мөнгө төгрөг ялангуяа англи хэлний 100 гэхин цааш дээ 100% гэж байдгүй гэсэн. Тэгээ 98.9% мэдлэгтэй учраас би англи хэлнийхээ одоо юм дээр алдна гэж бол хэзэж байхгүй байгаа. Тэгэхээр гадаадд хараад ичихгүй байхаа гэж бодож байна. Rocket Bay-с илүү энэ хүртэл чинь дэмждэг хүндэлдэг байсан шүү Mrs. M. Энэ нөгөө юун дээр хийцнийг би мэдчихээн л да. Тий. Энэ нөгөө нэг Санжаагийн юуны доор бичсэн баг шиг байна. Хүмүүс ингээд нэг хүний ярьж байгааг ингээ ерөөсөө зөв сонсохгүй мэлээ. Ер нь агуулгыг уншдаггүй ч юм уу агуулгыг нь ерөөсөө ойлгож сонсох хичээдэггүй. Ерөнхийдөө өөрийнхөө бүдэг бадаг ойлгоод бүдэг бадаг комент бичдэг ихэнх хүмүүс. Би бол тэгж ойлгосон. Тэгэхээр энэ дээр бол хин тэрнээсээ илүү биш гэдэг юм ерөөсөө яригдаагүй. Зүгээр яг сонголтын дээр тулвал би өөрийнхөө хүнийг л сонгоно. Тийм байгаа шүү. Нэг тийм эв хавгүй харагдаад байхын рэпер болохоор эмгтээлэг байдлаа алдчихдаг юм байх таа гинэ. За би ер нь ал яг амар ишүүд биш. Гэхдээ амар эмгтээлэг бол бас биш. Яг ер нь дундуур нь л гусдаг юм шиг санагддаг өөрөө угаасаа. Яг л багасаа эрэгтэй хүмүүстэй найзалж өссөн, эрэгтэй хүүхдүүдтэй өссөн ч гэдэг юм уу. Тэгээд айлын том болохоор бас арай илүү нэг юм дайчинлаг чанартай байдаг гэж магадгүй. Эмгтээлэг байдлаа алдчихдаг юм багтаг гинэ. Одоо тийм юм байлгүй дээ. Одоо тэгээд юу одоо өөрийгөө өмөрхөж яашаа тий. Эмгтээлэг байдлаа алдчихдаг юм байлгүй дээ. Тэгээд юу гэж л бодно, юу гэж л боддөө тий сайхан. Юу сайхан дур сайхан шүү дээ. За, наад хумсаа ямар муухай юм бэ? Өөрийнхөө байвал гоё байхсан даа гинэ. Тэр нөгөө би нөгөө өөрийнхөө л байж байгаа тийм байгаа. Тэгээд тийм тэр хумс нь муухай байвал тэр нь надад гоё байгаа гэсэн үг. Тийм. Нүдэн ямар заваа юм гинэ. Окей. Чиний комент чи ямар заваа юм. Доор нь 5 replies энийг уушчих хэсэг гэхгүй. За окей anyway ямар ч гэсэн угаасаа тэгэл чам таалагдахгүй одоо яах вэ? Би одоо тэгээд чиний төлөө одоо нүдэндээ мэс тасал хийх ёстой юу тий? Тийх бол шаардлага байхгүй. Зөв ихээс төрсэн эв ирүүл цаас орвол би гар хөл бүрэн бүтэн байна. Тэгээд тэрийг нэг айтайхан хүн шиг гоё аваад явчихвал тэгэл болоо. Тэгээд тийм болохоор хүний нүд ер нь ямар байна ер нь нэг хамаатай биш дээ л гэж бодож байна. Нэг хэсэг хамтрахгүй гэж зарлаад явахгүй болохоор нийлээ шаацна гинэ. За ер нь бол одоо яг энэ тоглолтын үеэр бид хоёр жишээ нь баг 5-6 хэрэлцсэн бах уу нэг нөгөө хэлгээд. Тэгээд яг нөгөө бид хоёр чинь уг нь бол хилэнц матар гээд хоёр орд ингээ хоорондоо нийцдэг ордууд юм билэ. Гэхдээ бид хоёр яагаад ч юм яг сайн нийцдэггүй. Гэтэ нийцдэг болохоор үдээ болтол ингээ бас нэг ямар нэгэн байдлаар хамтдаа дуу хийгээд ингээ яваад байгаа хэл та. Гэхдээ ер нь бол ингээд мэдээж хэрэлдэх оролцох юм байна. Тэр үед бол ингээ яалтчгүй яг тийм хэрүүл болоод би чинь ийм жоохон хийтэй ингээ гинт шууд огцом шийдвэр гаргадаг талдаа манай гинжин чинь ер нь ийм тайван тэгээ бид тэр тэрүүгээр ингээ жоохон голдоо олцдог байхгүй юу. Заримдаа гинжин бас иракслах юм дээр ингээ иракслахгүй байхлаар чи одоо уралж чад ийм ажиллахгүй тийм ажиллахгүй гэж би амар ингээ өглөөл тэ. Тэрнтэй адилхан бид хоёр яг ингээд яг хэрэлцсэн яг чихнээсээ. Тэгээ миний амар уур хүрээд тэгээд нэг одоо яг юунаас олсныг ч мартцсан байна. Юу гэж стори хийснээс яг үндэ санахгүй байна. Тэгтээ ямар ч тийм үед зөндөө байдаг. Тэгээд энэ тоглолтын үед ч гэсэндээ бид хоёр ард тайзны ард бол маш их юм болж байгаа. Тэгээд би ч нэг загнаал, над ч нэг загнаалал ингээл явах үе. Би хоёр удаа загнасаа. Тэгээд гинжинчнийх наваа загнахан ч сайшаа гэдэг. Тэгэл би ч нэг эмхтэй хүн болохоор арай илүү өглөмтгөө юм сүр сар те нэг юм жоохон тев тавтай газ шийдвэр гаргаж ингэж сэтгэл хөдлөхөөнөөрөө бас жоохон явчих гад байдаг талдаа. Тэгээд тийм ер нь бол тэгээд явцгүй болохоор нийлцэн үуч гэх юм цаашаа угаасаа л муудалцчихл байдаг. Бид хоёрын энэ бол ажлын хамтын ажиллагааны хүрээнд ийм тоглолт хийх нь үнэн байсан анханасаа. Тийм болохоор одоо насаараа л холбогдох хүмүүс, сайн найзууд, ахын дүүс учраас
одоо тийм жижиг сажиг юм дээр нэг нурахгүй. Гэхдээ тэр бол яг миний нөгөө тэ эмэгтэй хүний нэг юм сүр сарааш байсан байгаа. Энэ хоёр атсны стадиум дүүргэнч гэж юу байх вэ? Тэрийг одоо мэдэхгүй байна уу? Би ч гэсэн яг үндэ тэгээд яг одоо бит хоёр гэлтгүү бит хоёр тусдаа ер нь ингээл уран бүтээл хийгээл хамт уран бүтээл хийгээл ер нь бол 10 гаруй жил болцсон байна. Тэгээд ерөөсөө за гинжин бол нэг тоглолтоо хийжсэн. Би бол бүр тоглолтоо огт хийж үзээгүй хүн. Тэгээд стадион дүүрэх үгүйг нь би ял хэлж мэдэхгүй шүү дээ. Хин ч мэдэхгүй те. Ямар ч л байсан ингээд өдөө болтол ингээд яваад олон гой фэнтэй сонсогч нартай болсон тэр хүмүүстэй тэр дүүрэхгүйдээ гол нь биш хамгийн гол нь тэр хүмүүстэй гой одоо өдөө болтол хийсэн бүх зүйлээ гой тайлгнаж гой нэг оройг хамт гой өнгөрүүлж өөртөө амин гой кайф авч том тайзыг өөрсдийн зөвхөн бит хоёрын том тайз гэдэг тийм юмтай байна гэдэг чи өөрөө маш огширхууштай зүйл. Тэгээд тийм болохоор тэрэн дээр бол нэг санаа зовхгүй байгаа. Тэгээд яг гинжин M2 өөрөөсөө хувьд хамт залуу насныхаа хамгийн гоё түүхтэй зүйлийг тамгалах байгаа учраас тэрэн дээр бол би санаа зовхгүй байгаа. За тэгээд тоглолтыг хүлээж байгаа шүү гал зүрх гинэ. Баярлаа. Би ч гэсэн хүлээж байна. Гэтэ жоохон хүлээхгүй юм. Жоохон бас айцтай байгаа. Эндэж тайцны айц сандрал байгаа. Тэгээд тэр бүхнээ давахын тулд бид нар маш их бэлтгэл хийж байгаа. Тэгээд тийм болохоор яг амьдаар нь үзэн гэдэг бол бас айгу гоё байх гэж бодож байна. Тэгэхээр та нар гоё заавал амьдаар нэрж үзээрэй. За тэгвэл тэгээд бүгдээрээ гоё 8 сарын 17-нд уулзцгаая. Тэгээд хамгийн сайнараа хичээгээд хамгийн хөөрхөн дээр тавиад байж яа.